эхнэрийнх нь компани 20 тэрбумаар ажил авчлаа гэж ингэж ярьж байгаа. За би яг зүгээр би нөхөө иргэдээсээ нэг зүйл хүсмээр байгаа. Иргэдээсээ нэг зүйл хүсмээр байна. Тэр нь юу хүсмээр байна гэвэл хувь хүний гэр бүлийн асуудлыг энэ улс төрийн асуудалтай битгий холоо. Манай сэтгүүл зүйчдээс замын юм дээр ёсцоотой аймаар байна. За би яг зүгээр өөрөө өнөөдрийг бол хэлчихсэн. За ер нь бол хувь гэр бүлийн асуудлыг бол улс төрийн асуудал болгомоор байна. Би ч бас тэр асуудлуудыг ёсцоотой байдаг учраас бусад хүмүүсийн тэр асуудлуудыг бол огт ярьдгүй. Тэгээ яг би зүгээр яг энэ дээр нэг л асуудлыг ярих гэж бодож байгаа. За болдоо огтон анх туяа гэдэг одоо замын анх цэцэг гэдэг манай гэр бүлийн үнийг бол яриад байгаа. Битээр бол яг өндөө бол гэр бүлийн асуудал 2025 буюу намайг хотын орлогчийн ажил авснаас хойш бол битээр бол гэр бүл болоо болсон. Яг зүгээр 24 оны миний хас хомын мэдүүлэг дээр би одоо гэр бүлийн хүнээ 25 он гаргаад мэдээлэл өгөх одоо хуулийн хугацаагаар 2 сарын 15-ны дотор илүү мэдээлэл өгөх шаардлагатай учраас би битээр 2 сарын 15, 1 сарын 29-нд би 2025 оны 1-р сарын 29-нд би болд анх туяа гэдэг одоо гэр бүлийн хүнтэй бол гэр бүл болцсон байдаг. Ийм учраас бол манай одоо байгаа гэр бүлийн хүнд өмнө бизнес эрхэлж исэн, компаниуд удирдах исэн, тэргээ шилжүүлсэн, борлуулсан, өшөө төслүүд дээр ажиллаж исэн, өөрөө сурж исэн гэх олон асуудлууд байгаа. Би энэ хувийн асуудлуудын ерөөсөө сонирхдаггүй. Хувийн асуудалд бол хүндэтгэлтэй ийм ханддаг. Ийм учраас бол энэ битүүрийн гэр бүл болгосноос хойш асуудал бол хувь нь надад бол хамаа байхгүй. Би хувь хүний хувьд маш хүндэтгэлтэй ханддаг учраас бол энэ асуудал ордгүй. Манай гэр бүлийн хүнжсэн бас миний өмнөх ажлын асуудлууд болон хувь хүний асуудал руу ордгүй. Тэгэхээр энийг маань бас одоо энэ баримттай энэ гэрэлтийн лавлахаа байж гэн. Энээс хараад маань та бүхэн маань хүндэтгэлтэй хандаарай. Би тэгээд